За танд энэ орой мэндийг хүргье. Баярлалаа. Тань ч гэсэн орой мэнд хүргье. За үзэгчдээс ирсэн асуултын дагуу өнөөдөр эрхийн тухай ярина. За та юуны төрөө эрх ер нь яг ямар учиртай юм? Тэрний талаар нэг жоохон тайлбарлаад өгөөч. За эрхийг бол ерөн хүн болгонд л баг мэдчихэл байгаа. Гэхдээ эрхийг ихэвчлэн нөгөө лам хүмүүс хэрэгэлдэг гэдгээр нь илүү сайн мэддэг гэж магадгүй. Гэвч одоо юу гэдэг Тэнгэрийн улаачид нар байгаа зүгээр энгийн одоо хүн ч гэсэн эрхийг бол өөртөө хэрэгтэй гэж бодоод мэрэг төлөв тавихгүй ч гэсэн өөртөө бас аваа явж явах бас зүгээр л ийд байхгүй юу. Одоо бурхны шашинд бол энэ чинь 108 6 таа гэж яриад байдаг. Яагаад 6 таа гэдэг юм гэхээр нөгөө эрхээр майн уншихаар тооны эрх гэж байдаг байхгүй юу? Хажууд нь жижиг. Тэр эрхийг 6 таа гэж нэрлэх бөгөөд одоо эн чинь 108 байдаг. 3 бөөртэй байдаг. Тэгээд одоо нэг талаас толгойн талаас 27 явбал нэг бөөрөө хийгээл дахиад 27 явбал нэг бөөрөө хийнэ гэсэн үг байхгүй юу та. Тэгэхээр энэ эрх бол одоо бөөргүй зүгээр нэгсэндээ би хамгаалах зорилгоор хэрэглэдэг эрх юм байгаа. Гэвч ер нь ихэнх эрхнүүд бол жижиг том гэхгүй бөөртэй байдаг. Харин тооны эрх бол 21 ширхгээр бас байдаг. 9-өрөөч бас байдгийн. Тэр эрх бол нэгсэндээ бөөргүй. Яагаад тооны эрх гэж байна гэхээр одоо хүмүүс бол ихэнхдээ одоо настай эмээ өвөнөр штэ. Аль ээж ч гэсэн одоо мань уншаад энэ чинь тойроод 108-ыг гүйцээд ирэхээр толгойг давуулж уншихгүйгээр буцаагаад эргүүлж тойруулж уншдаг. Тэгэж уншихдаа нөгөө тооныхоо эрхийг нөгөө гартаа ирсэн мөрж байгаа нэг гэд уншлаа гэ тоогоо алдахгүй тулд энийг настай хүмүүс хэрэглэдэг юм байна. Ихэнхдээ бол энийг бурхны шашинд л илүү их хэрэглэдэг. Гэвч одоо Тэнгэрийн улаач нар бас одоо бидний одоо дээд их үедээ бол бас лам хувраг байгаад их чойжингийн одоо тийм удам судар бас байж лээсэн байж тарж штэ. Тэгэхээр энэ цагтаа бол тэр одоо ламын талын буюу шарын улааны одоо шашны урсгал нь бүү талдаа бол Монгол тэнгэр болоод хувьсан төрөөрөө бууж байна гэсэн үг. Тэгэхээр ялгаагүй тэр бүхнийхээ хэрэгжилж исэн идүүдийг тэр үедээ одоо шидэ хурааж исэн тэр ямар нэгэн эд бэлгийг бид нар бас энэ үед нь бас бэлтээ дүрээр нь хэрэгжилж тэр бүхний одоо бүхний гаргаж одоо мэрэг төлөвлөгөөнд тавиад бас хүнийг домнохт бас хэрэглээд за эрх бол нэг ийм юм ирэх гэж хэлж байгаа л юм да. За баярлаа. Эрх тэгээд амьлна гэж байх уу? Эрх амьлна штэ. Эрх хүн дуудах тусмаа илүү их амин одоо нэгсэндээ тэтгэж биений өөрийнхөө биед бол тэр хүнийхээ бие сэтгэлийн одоо бүхэл юмыг хураагаад илүү их бүхтэй болж байна гэсэн үг. Хүмүүс ярьдаг штэ. Одоо энэ эрх бол надад одоо 7-8 жил болж байна. Гэвч энэ оосор нь бол тасрахгүй ингээл хилэгдэхчгүй энэ эрх болгон л өнгө ороод байна гэж яриад байдаг. Тэр чинь бол тэр эрх тэр эзнээ дааж явах учиртай байгаад амилцсан болохоор бол нэгсэндээ өнгө цус нь улам сайхан болоод эрх бол үзэн чинь нэгсэндээ тодроод байна гэсэн үг. Энгийн хүн бол нөгөө эрхийг хэрэглэхдээ бөөргүй эрх хэрэгжилж болтгүй. Яаж юм тэгэхээр тэр бөөр гэдэг юм нь болохоор тэр 3 бөөр чинь нэгсэндээ яагаад бөөргээ тэгж ан гэхээр тэр эрхийг одоо биет юм болгож биетэй юм гэдгийг мэдрүүлж байгаа юм тэр. Тэгээд тэр 3 бөөр болохоор одоо тэр эрхийг төлөөлөөд дээр нь тэр одоо эрхийг эдэлж байгаа хүнийхээ амь насыг дааж идэг явцтай. Хамгийн гол нь тэр эрх амилчлаа, амьтаа болчлоо гэдэг чинь тэр 3 бөөрөнд их юм шингэсэн учраас тэрийг хэлж байгаа. Тэгээд эрхийг хүн болж өгвөл гарандаа биш хүзүүндээ зүүж ивэл их сайн мэдлээ. Гаранд зүйлээ гэхээр одоо хүний бас ямар нэгэн муу юмыг бол тэр эрх үүрлэгөөс татаад авах магадлал өндөртэй байдаг. Тэр гарандаа зүйлгүүгээр хүзүүндээ зүгээд болж өгвөл юмныхаа загвараа далд зүүж ивэл зүгээр. Гэхдээ сүүлийн үед бол хүүхдүүд одоо залуучууд юу яадаг болсон юм шүү дээ. Гангарааны хэлбэрээр зүйлчийг одоо нөгөө цамцныхаа гадуур ч юм уу тавиад тэгээд гангараа зүүдэг болсон байна.
Зүгээр ямар нэгэн юмд үр бүтээл өгөхгүйгээр тэр эрхийг нэг ямар нэгэн юмд ашиглахгүйгээр тэрийг хий хоосноор амьгүй юм зүгөө яваад иж болохгүй л гэсэн үг. Тэгэхээр бас тэр чинь хоосон чанартай байгаа дэвэл өөр бус муу юм хураах боломжтой л гэж байгаа. Эрх тасархаар ямар учиртай вэ? Нэгсэн доо яг эрх чинь бол янз янз шүү дээ. Чулуун, ясан, одоо гумцар, модон гэл. Тэгэхээр өөрийнхөө тэр байгаа материалаасаа бас илэгдээд утсан тасарч иж болно осорно. Үгүй бол нөгөө эрх чинь ямар нэгэн амин чанараа дааж чадахгүй болоод сэвдснээсээ болоод бас тасарч болно. Бас өөрийнхөө эзэнд одоо тохиолдох гэж байсан муу мухай амиг гадагшлуулаад эзнийхээ амийг одоо хааж хамгаалж үлдэхийн тулд тэр эрхний осор бол тасарж ийн гэж болно. Таны одоо эдэлж байгаа хэрэгжилж байгаа одоо эрхний гол утас нь бол улаан өнгөтэй. Өөр өнгөтэй бас бэдгүү. Ер нь бол энэ учир байгаа юм утсанд нь. Утсанд учир бий. Эрхийг болж игэл улаан утсанд хэлэгдэг. Ягаад гэж юм нэхэр улаан бол галыг бэлэгдэж байдгийг. Тэгэхээр гал бол ямарваа нэг юмд бол хизээж унтаршгүй штэ. Тэгэхээр гал хамгийн хүчрхэг юмыг бэлэгждэг бөгөөд улаан утсаар тэр галыг бэлэгдэж энэ бүхнийг одоо бие цогцлоо чинь нийлүүлж ийн гэсэн үг. Гэхдээ бас шар осортой байдаг юм аа. Нарыг бэлэгдээд. Гэхдээ ихэнхдээ л улаан байгаад лам хүмүүс бол шард бас хэлэгцэн байдаг юм. Бас хар утсанд бас хэлэгцэн байдаг. Гэхдээ тэр нэг ховор хүмүүс бол тэрийг өөрөө бас өөрөөхөө бас амьлуулаад өөртөө хэрэгтэй болохоор хийж байгаа хэл та. Бидний хувьд бол ихэнхдээ л улаан утсанд хэлгэж одоо нөгөө нэг гал одоо голомтынхаа тэр тулаг галыг бэлэгдэж бас ямарваа нэг юмд эрсдэл гарахгүй тулд энэ улаан утсыг ашигладаг юм аа. За би зөв өөртөө тохиолдсон нэг зүйлийг яриад нэг асуулт асууя. Чулуун эрх байдаг тийм ээ? За чулуун эрхэнд ашигласан тэр одоо бондгор чулуунууд их гой чулуунд байдаг юм аа. За тэгээд нэг хай тийм одоо амлаагүй тийм шинэ эрх аваад тэрийг задлаад нэг бас нэг арай өөр зүйлт мөртөд нэр хийх сонирхол байдаг. Тэгж болох уу? Амлаагүй юмыг задлж болох уу? Тэр эрх бөөргүй одоо ер нь гадуур зарагдж ивэл ихэнхдээ гандангаас биш бол гадуур бол ихэнхдээ бөөргүй л зарагдж байгаа хэрэг. Амлаагүй юм чинь тэрийг задлаад ямар нэгэн өөр юмтай холиод өөр зүйл юм хийж болно шүү дээ. Онцлог нэг амилцсан байх үедээ тэрийг хэрвээ янз бүр болгочих юм бол эвгүүцсэн эвг болно л гэсэн үг шүү дээ. Ойлголоо. За тэгээд эрхээр мэрэг төлөг тавьдаг гэсэн. За та зааж өгч болох уу? Би хүмүүсийн хүсэлтээр нөгөө эрхээ авчирсан байгаа юм чинь бас нэг хэдэн мэрэг төлөвний талаар бас жоохон тайлбар өгөөд юу ядг юм лөө. Харуулаад бас нэг тодорхой ч гэсэн жоохон мэдлэг өгчдөг юм билээ гэж бодсны үднээс өнөөдөр эрхээ авчирсан юм аа. Тэгээ энэ эрхийг бол би зөвхөн одоо өөрийнхөө хоёрын хэсгэн дээр нэгсэнд сагалдургаад одоо нэг гараар оруулаад одоо чэйжин хингэлтгэрээ оруулаад хамгаалт тулгаа зүйдэг эрх юм байна. За эрхээр мэрэг тавина гэд мэрэгний тухайс одоо ингээд нэг жаахан ч гэсэн мэдлэг өгөө гэд хэлэхээр ямар ч эрхний толгой хэсэгт одоо тэр мэрэг тавих гэж байгаа хүн өөрөө толгой хэсэгтээ юуны тухай одоо ямар учрын тухай мэрэг тавих гэж байгаа гэдгээ толгоонд нь шившдэг юмтай. Шившин гэдэг чинь бол тэр хүн дотроо бодсныгаа аманда дуугүй шившин гэсэн үг байхгүй юу? Дуутай биш. Дээр нь бас энэ эрхний толгоонд байгаад эрхэнд бас тоогоороо харагдаж тоогоор бас орж ирдэг мэрэг гэж байдаг. Тэгэхээр эрхээ бол хүн толгоондоо одоо шившчлээ шүү дээ.
толгойг нь тоолгож барьж агаад эрхийн амдад тхүүлээ шившнэ гэсэн үг ингээд. За тэгээ хэлжлээ гэхээр тэрийг нар зүг бол 3 тойруулаад толгоор хуруундаа яг тулсан хоёр талаас нь ингэж бариад хоёр талаас нь 3-3-аар нь эрхийг татдгийн. Ер нь ихэнхтэй бол. Тэгээд үлдсэн үлдэгдлийн болохоор баруун гараасаа эхэлсэн бол баруун гараасаа төгсгөн гэсэн үг. Тэгээд хичнээн юм 3 үлдэж байгаа боловч яг тэр мэрэгний их үүсвэр хариулт нь бол тэр хүний бодолд орж иртгий. Тэр хүмүүс энэ тоо гарлаа гэж тоон дээрээ ач холбогдол өгөөд идэгэн. За ингээд 3 ширхэг энэ их үлдчихлээ. Тэгэхээр юу гэсэн үг юм болоо гэд. Бидний хувьд мэрэг тавихаар бол хоёр талаас нь саяхан шиг яваад байгаа. Төвчиг нөгөө мэлми тэнгэрийн улаач нар бол яг үдсэн тэр өчгийнх нь хариулт нь үзэж явах явцад нь цааталт нь нэгсэн кино шиг төрсөрөө харагддаг л гэсэн үг байхгүй юу? Тэгж мэдрэхгүй энгийн хүн эрхний мэргийг сурах гэж байгаа бол эхлээд эрхээ татаж сурах хэрэгтэй. Эрхийг татаж сурахын тулд зүгээр энгийн хүнд бол 3 сар хэрэгтэй. Тэгжи тэр хүн эрх нь гарт нь гүйдэг болно гэсэн үг. Яагаад тэгж юм нэхэр тэр хүн мэрэг тавих га тэр мэрэгээ хоосон мэрэг тавьж болдгоо. Тэгэхээр тэр хүн ямар нэгэн зорилготой тэр мэрэгээ толгоондоо шивших хэрэгтэй. Шивснийхаа дараа мөн саях шиг 3 ороогоод тэр том жижиг эрх нарийнхан бүдүүн байх нь хамаагүй. Ялгаагүй адилхан ингээд л 3-3-аар нь татаад ирэхээр эхэндээ бол татж байгаа хүн бол энэ тоогоо болохоо энэ 3-3-аар нь татах энэ дээр нүдний ажиллагааны их шаардлагатай гэсэн үг шүү дээ. Гар нүд хоёроо зэрэгцүүлж ажиллуулна гэсэн үг. Тэгэхийн тулд тэр хүнд 3 сар хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Ирэх нэгсэндээ гарт ороод гүүгээд ирлээ гэхээр тэр ирэх амьлаад эхэлж гин гэсэн үг. Тэгээд аяандаа ингээд эхлээд татгаад ингээд их зууран хатаад байна шүү дээ. Энэ тоогоо олох гээд ингээд бүтчээд байна гэсэн үг. Сүүлрэг бол ирэх чинь гарцж ороод тэр ирэх амьлаад ирэхээрээ гарт чинь гүүгээд эхэлж байгаа юм. Тэгэхээр нэгсэндээ зүгээр гулгаа хаашаа харж байсан ч тэр эрхнийг баримжааг авчна гэсэн үг байхгүй юу? 3 сар эрхийг татчихиж эрхнийхээ мэргийг тэр хүн нэг л юмыг үзээд ээж болохгүй ш нилээ эдийн юмыг үзээд ах хэрэгтэй. Гэвчиг тэр хүн 3 сар эрх татна гэдэг чинь өдөр болгон тэр эрхийг татчих хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Татаад болж өгвөл өөрийнхөө биенээс алахгүйгээр үзүндээ зүгээд цамцсан татвараа бодолгон татвараа ч юм уу зүгөө явж явах хэрэгтэй. За тэгээд ирэхээр голчлон бол хүүхдийг домж ашигладаг. Гэхдээ тэр домд бидний хувьд л бол улаач нарын хувьд бол ихэнхдээ ирэхээр домнож хүүхдүүдийг домноно гэсэн үг. Бас өөр яг миний чиглэл дээр бол яг миний сурсан мэдсэн бурлуудынхаа хураасан энэ шийдвэлгээр эрдмээр бол энэ ирэх бол хүүхдийн няраа хүүхд буюу нялхсыг амь насыг даах бөгөөд тэдний ямар ч өвчин туссан тэрийг домноод идэх тийм шидээх хураасан ирэх юм байна. Тэгэхээр тэр тал дээр илүү их хэмээг үзээд хүмүүнд тус болно гэсэн үг шүү дээ. За саях шиг бол хуруугаа ороогоо тэгээд 3-3-аар нь тастаад бас үзэж болох. Мөн толгой хэсэгт нь дахин шившээд энэ талаасаа хөөгөө 5-5-аар нь бас үзэж болох. 5-5-аар нь үзэхдээ тэрийг ер нь бол 3 тастаад ингээд 5-5-аар нь үзчихээд л нэгсэндээ тэр хүний бодолд хариулт нь ороод ирдэг. Хамгийн гол нь тэр хүн өөрийнхөө бодлоос тэр орж ирж байгаа энэ эрхнийхээ төлөвний хариултыг салгаж ойлгох хэрэгтэй гэсэн үг. Эхлээд бол хүн яг л 3 сар тэр эрхээ татаад гартаа оруулах хэрэгтэй. Гарамдаа гүйдэг болгоод татаад ахаар ирэх аяанда өөрөө тэр хүндээ шингээд амилчин гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэрийг хийгээ сурцсан хойноо яг ямар төлгийг яаж тавих вэ гэдгээс бодож явах хэрэгтэй гэсэн үг. Ер нь ямар ч улаач нарын ирэхээр хүнийг ангаагаа домнох талын шидэд бол ариунтай их сурцсан байдгийн. Буурлууд нь болохоор бас тэр 108-ын 6 дагаар бол бас өөр үйл хийдэг байж таарна штэ.
Яг тэрийг нь бол бүрэн эзэмсэн улаач нар ховор. Тэгээд эрх барьж яваад энгийн мэрэг төлөг тавиад сурья гэвэл татж байгаа явцдаа тэр хүн мэгзэн юм уу майн унш сурах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд дахаар нөгөө эрх чинь өөрөө илүү бүтээмж нь их болоод ирэхээрээ бит юм нь хурдан хураагдана гэсэн үг байхгүй. Тэгхийн тулд одоо нөгөө эрхээ бас ингээд зөв эргүүлж майна уншиж сурах хэрэгтэй байна шүү дээ. Жишээ нэг одоо майны бидний хом гээд энэ 6 өсөгт майн нь шүү дээ бурхан мөгшин. Тэр 108 6 гэдэг үгний чинь одоо их үүсвэр нь бол энэ бурхан мөгшин 6 өсөгт майнаас гарсан үг л ахгүй да. Тэгэхээр майны бидний badны хум гэж хэлээд нэгийг эргүүлнэ гэсэн үг. Тэгэхгүй хүмүүс майны бидний хум гэд хэлээд байгаа боловч ингээд тэрэн дор их олныг эргүүлж штт. Бүтэн майна хэлчээд тэгээд нэгийг ингэж тэр чинь ингэж явсаар энэ одоо 108 чинь гүйцчиж нэг бүтэн майна унш дуусч яана гэсэн үг байхгүй. Мэгзэн унсан ч ялгаагүй гэсэн үг. Тэр хүмүүс эрхийг бас төлөв тавиад мэрэг тавихаас илүүтэй эхлээд эрхээ тэр хүмүүс өөртөө татаж өөртөө шингээх хэрэгтэй гэсэн үг. Тэгжиж тэр хүн эрхтэй харьцаж сурсныхаа дараа ямар ч төлөв тавьсан бол тэр хүн бас түүнийхээ хариултыг олоод авах чадвартай гэсэн үг байхгүй. За маш их баярлалаа. Айгуу сонирхолтой байлаа. За тэгээд би одоо энгийн хүн би бас мэрэглүүлмээр санагдчихлаа. За тэгэхээр нэг юм асуу явуулах уу? Болно. За би нэг шинэ юм судалж байгаа. Миний хувьд айгуу шинэлэг зүйл. Тэгээд тэр зүйлийнхаа дагуу, тэр сонирхсан сэдвийнхаа дагуу би Орос руу явж курст нь аль биесний курст нь сурах сонирхолтой байна. 16 ондоо би тэрийг бүтээж амжих уу? Тэрийг асууя. Тэгээд би таны овг нэрийг мэдх юм чинь. Тэгээ энэ бол одоо яг нөгөө тоон юугаараа гарч ирж байгаа юм. Тоон хариулт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг бол та нэг гэж бодох хэрэгтэй. Нэг гэх юм бол нэг гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр одоо яг бидний улаач нарын нөхцлөөс нэг гэдэг эн чинь бол одоо юу гэдэг бурхны шашиндаа ямар ч хамаарлахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр яг улаачийн зүгээс нэг гэдэг нь бол та одоо энэ 16-нд бол их амжилттай байх нэ. Та сая надаас асуусан тэр зорьсон зорилготой бол нэгсэнтэй хүрэх нь байна. Очоод тэр хийх гээд байгаа юм аа. Бөгөөд одоо хүсэж байгаа тэр зүйлээ нэгсэндээ тэр увсад очоод сураад мэдээд тэрийг одоо энэ жилийнхаа намар гэхэд хэрэгжүүлж эхлэх юм байна гэж бууж ийн гэсэн үг. За маш их баярлалаа. За өөртөө айгүй ихтгэлтэй болчлоо. За тэрний төлөө одоо зүтгэж амьдрья. Баярлалаа танд. За баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлгийг үгээр төгсгөе. За баярлалаа.